За сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдөр мэндийг хүргэе. За Стиматримэн болон Пемис програмууд маань хоорондоо хэрхэн датагаас хэлцгийг харъя. За энэ дээр нэрвсэн төсөв гэж ороод энэ дээр загвар төсөв гэж байгаа. За одоо энэ зорчигч тээврийн хэрэгслийн барилга гэдэг нэлээд олон ажилттай юм байна. За үндсэн мэдээлэл гэж орлоо. За үндсэн мэдээлэл гэж оронгууд энэ дээр ийм товч гараад ирсэн байна. За төсөв экспортлох гэж байна. За энэ дээр дарлаа XML файлаар татаж авах уу гэж. За замын бомбын зорчигч тээврийн зохицлбарын XML файл. За одоо Pemmis руу орлоо. За Pemmis дээр бол ингээд за нэвтрэх төсрөө орлоо. За үүсгэсэн байгаа жишээ төсөл маань харагдаж байна. Синсет элепси амны орон сууцны төсөлгээд за энэ дээр Gantt дээр дарлаа. За энэ дээр Stimatrimын XML файл сонгоно гэж. За энэ дээр ингээд саний замын бомб зорчигч тээврийн зохицлбаргээд нэг дарлаа. Пад гэнэ дарлаа. Бүгд ороод ирж надад тээврийн ажил хаалгацсан бусад ажиллаад газар шороо за энэ дээр ингээд Gantt чарт маань ороод ирж байна. За энэ дээр ингээд бид нар файлуудаа ингээд зоож өглөө. Хоорондох хамаарлуудыг нь зоод оруулаад өгнө. За одоо ингээд Gantt. За одоо бид нэр энийг одоо энэ дээр бол одоо систем менежментийн үйлчлүүдийг хийгээ явуулчихна. За Gantt-а бид нэр Microsoft Project руу өргөдлөе. За энийг одоо экспортлно. Project XML файл татчих واخ. Окей. Keep татчих авлаа. За MacBook дээр Plan Project гөрөнсөн жишээ програм гэдэг. За энэ програмыг нээлээ. За одоо энэ дээр би Open нээлээ. Open from computer code. Visual XML файлыг нээлээ. Pemmis ороод ирлээ. Саний бидний зорьсон юм. Одоо яг энэ адилхан байна. За ингээд мөнхөл гэсэн амар урт нэг ингээд төсөөсөө бүгд ингээд бодож байна. За одоо удахгүй бид нар daily log бусад шаардлагатай